Прус машины тухайд зарим нэг сонирхолтой мэдээ олон нийтийн сүлжээнд яваад байгаа юм. Эхнийх нь мэдээж ард түмний унаа болох Прус машины татварыг 50% нэмэгдүүлсэн мэдээ орно доо. Ядарсан монголчуудын хөл дүүжилдэг унаа бол яахын аргагүй Прус машинууд. Тэр дундаа Прус 10-20 бол бүр онцгой унаа. Ерөнхийдөө бол Япон улстай хоголдоо. Тэ манайд бол хамгийн эрэлт хэрэгцээтэй эд. За ингээд ядарсан иргэдээ явган гүйлэх гэсэн бодлогын золиос болсон монголчуудыг баярлуулах нэг мэдээг гишүүн энх хоёр мэдэгдсэн. Тэрээр Прус машины онцгой албан татварын авах хугацааг хойшлуулахар ажиллаж байна. Гайлийн бүрдүүлэлт хийхээ түр аснараа гэжээ. Сайхан мэдээлэлтэй. Гэхдээ муухай санаач бас цухалзаж байх шиг. Албан татвар авах хугацааг хойшлуулахар ажиллаж байна гэж байгаа юм. Тэгэхээр татварыг тэглэгч зүгээр л зүр хойшлуулна гэсэн үг. Сонгуультай холбоотой л ажиллагаа болов. Сонгуул өнгөрлөө маргааш нэмэх нэлтэй. Прус машин бол манай жирийн иргэдийн байнгын хэрэглээ. Прусээр нь оролдоод эхлвэл та нарт хайртай хүн цөөхөл байх. Цөөрсөн ч байх. Олон жилийн өмнө орж ирсэн прүснүүд эхнээсээ сэлбэгэн задарч сүүлд орж ирснийг нөхөд засаад явж байгаа. Өнгө үзүмж муутаа нь хөдөө аймаг сум руу шахагдаад тарж байгаа. Ад үзээд байх юм огт биш. Ер нь прүстэж зүтгэх ардын зам хязгаарч балархгүй. Цалин орлого муутай монголчуудад дээд зэрэгээр тохирсон унаа бол маргахын аргагүй прүс. Ер нь Прус машины татварыг нэмэгдүүлэх шийдвэр нь зөв буюу зүүн талдаа жолооны хүрттэй машинуудыг л оруулж ирэх гэсэн шах бодлого явж байгаа штэ явж. Батүлийн үеэс л тийм юм яригдаж хэлснийг бид мэднэ. Ямар компанид зөв өрүүлтэй машин оруулж ирдэг вүлээ? Бүр биш. Зөвхөн хойшлуулаа гэдэг чинь ийм л утгатай болж таа.